бяцхан хүүхдүүд маань хүрээд ирсэн биз дээ. За хараад тэр. За машин. Амар байна уу? Бяцхан найзуудаа, амар байна уу? Жаалуудаа. Амар байна уу? За бүгдээрээ нэвтрүүлгээ эхэлцгээе. Судалтай бүгдээрээ сууцгаая. Амар байна уу телевиз үзэгчдээ. Би 128 дугаар цэцэрлэгийн багш Алтан Цэцэг байна. Надтай хамт манай нэвтрүүлгийг хөтлөхөөр Амгалан сургуулийн сурагч Мишель, Гамтан төгчлийн эдийн дэрэгдэх 112 дугаар сургуулийн сурагч Хүсэлбаатар нар хүрэлцэн ирсэн байна. За манай хоёр хөтлөгч бяцхан найзуудтай ямар онцгойтой ирсэн бэлээ? Бяцхан найзуудаа Гамтан төгчлийн эдийн дэрэгдэх Төгс баясгалангийн гэгээ засгийн найзуудын данаас энэ онцгойг тагаарэ гэж явуулсан байна шүү. Анхааралтай сонсоорой. Авгалтай өвнийг аруулаад түшиж тавина. Тэр юу вэ? Саяны Мишель найзынхан таалгасан авгалтай өвнийг аруулаад түшиж тавина гэсэн онцгойг хэн таах вэ? Би багсаа. За батуулаад босоорой. Малгай. Зөв Мишель. Зөв талаа. Энэ бол малгай юу? За саяны онцгойг манай Батуулаа зөв таасан учраас та нарыг багш нь малгай баг болголоо шүү заяа. Хүрээ. Бөмбөг дэлхийг хэлбэртэй бүслүүр хавь цаадах хөрсөн бүрэнхий дугаарах таарсан талгаа дээрээ дэгчин. Одоо миний таалаагаад харан байна ногоо ногдтой тэр юу вэ? За манай Хүсэлбаатарын таалгасан хар морь ногоо ногттой тэр юу вэ гэсэн онцгойг хэн таах вэ? За хян тусаа таагаарай. Гутал. Зөв Хүсэлбаатараа. Зөв бандинаас гутал. За хянанд маань гутал гэж зөв таасан учраас та нарыг гутал баг болголоо шүү. Заяа хүүхдүүдээ. Урнаа гаргаад ойсон үтсийн гарагаад шагэлсэн утамтай Монголын хуурсаас утам нутагтаа дэгчин. За хүүхдүүдээ малгай гутлын тухай гой онцлог таалгасан найзуудтай баярлалаа. Мөн онцгойг зөв таасан Батуулаа их хамт хоёртой баяр хүргэе. Хүрээ. Монгол үндэсний хувцсанд юу ордог вүлээ? Гутал. Бүс. Малгай. Дээл. Зүйтэй сайн байна. Өмнөх нэвтрүүлгээр бүгдээрээ дээлний тухай мэдэж авсан тийм үү? За тэгвэл одоо бүгдээрээ малгай, бүс, гутлын тухай мэдэж авах нэ. Малгай ер нь яаж үүссэн юм бол? Яагаад хүмүүс малгай өмсдөг болсон юм бол? Та нар юу гэж бодож байна? Өөрөө толгойн даад байгаа. Оо зөв сайн байна. За хүүхдүүдээ энэ юу вэ? Малгай. За ямар малгай юм бол энэ? Монгол малгай. Зүйтэй Монгол малгай. Энэ дээр нь юу байгаа юм болоо? Оо зүйтэй энэ нараа самбин зангидна гэдэг энэ гоёор идэх юм бэ. Энэ нь юу юм бол? Өөш. Энэ нь бүч гэдэг юм бэ. За малгайг эртээрээс хүмүүс толгоогоо нар салхинаас хамгаалах зорилгоор өмсөж ирсэн юм бэ. Дулаахан бас тий. Бяцхан найзуудаа малгайг эрэгтэй малгай, эмэгтэй малгай, хүүхдийн малгай гэж ангилдаг. Малгайг зурны малгай, өвлийн малгай, хавар навны малгай гэж улуулаар ангилдаг. Мандах төрийн малгай, хус шулуун, харилцаггүй утга бэлэгдсэн, шовгор оройтой малгайгаар хүний биеийг ёстой төстэй мандан бадаж явахыг бэлэгдсэн байна. Малгайны тухай олон сонирхолтой зүйлсүүдийг хийчихсэн найзуудтай баярлалаа. Одоо гутлбагийнхаа найзуудыг өрье. Гутлыг яагаад өмсдөг болсон юм болоо? Усан дараа. Оо зүйтэй. Энэ юу вэ? Энэ ямар гутал вэ? Эдэн хоншортой гутал юм тий. Тэгэд ямар гутал гэж нэрлэдэг вүлээ? Оо зүйтэй Монгол гутал гэж нэрлэдэг тий. Яагаад эдэн хоншортой болсон юм бол? За тэгвэл багш нь тайлбарлаад үгүй. Яагаад эдэн хоншортой болсон юм бэ гэвэл манай монголчууд эртээр үеэс хөр шорог гэмтээхгүйгээд ийм эдэн хоншортой гутал хийдэг болсон юм байна шүү дээ. Гутлыг том үний гутал, хүүхдийн гутал ингэж ангилдаг. Хүүхдийн гутлыг байдаг гэд бяцхан найзуудаа одоо би танарт бай төшөлгээ
уншиж өгнө. Авийн зэхэж хэлсэн хоньны нэхий байдаг минь. Ажагийн зүүж өгсөн хонхон чимэгтэй байдаг минь. Аавын алганд өдөгөн болсон алтан бацхан улмигон өргсөн байдаг минь. Байдаг минь. Бадлын өргөн байдаг минь. Ээжийн эсгэг зайлсан эвтэй сайхан байдаг минь. Эмээгийн мэлаж хайрлсан инхрээ зөвлөн байдаг минь. Байдаг минь. Байдаг минь. Дахин насанд хүрсэн. Дахиж багтаагүй байдаг минь. Дэлхийг алхахад тулсалсан дэмэн багтаагүй байдаг минь. Байдаг минь. Байдаг минь. Дөнгөж хөлд орж байгаа хүүхдэд бойтог өмсүүлдэг юм байна. За энэ бойтон дээр энэ юу байна? Энэ хонхыг яагаад зүүдэг юм бол? За энэ юу дуурж ийн хүүхдүүдээ? Хонх дуурж ийн. Тэгвэл энэ чимээнээ ээж аав нь хүүхдээ хаа яваад мэддэг юм байна. Бас хамгаалах зорилгоор энэ хонхыг бойтонд зүүж өгдөг юм байна. Хүний биеийн тулгуур хүлээн өмсгөл тулж түших бат суустай явахыг бэлэгдэж гутлыг түших төрийн гутал хэмээн нэрээддэг. Монгол гутал нь байгаль дэлхийгээ эрхэмлэх хөрш шороогоо сэндэлэхгүй байх. Нарийн бэлэгдлийг агуулсан ээдэн хоншоостой байдаг. Малгай гутлын тухай ямар зөөр өгнүүд байдаг вүлээ? Малгай бүчтэй, майхан газтай, малгай мууж хөл доор тавьдаггүй. Малгай тавьбал манайх, маргааш болбол танайх. Малгай мэд манаж, сүүдэр мэд дагах, малгай толгоогоо дуурайна. Хүүхдүүдээ багш нь гутлын цэрлэх зүйлсийг хэлж өгье. Гутлын улыг дээш харуулдаггүй. Гутлын төрийг эргүүлдэггүй. Гутлын улыг хавсардаггүй. Гутлан дээр гიშгдэггүй. Гутал сайн толгоодоо тавьдаггүй. Бид нар малгай гутлын тухай мэдэж авлаа. Одоо бүгдээрээ бүсний тухай мэдэж авцгаая. Мянсан дуртан бүсийг маягийн таруулж ороод мянган осны үзэгчийн манай Монголын зан шүд. За хүүхдүүдээ бүсийг эртээр үеэс манай монголчууд энэ дээлэг ингэж хөөргөж бүсэлдэг байсан юм байна. Тэгээд энэ бүслэхийн хаваараа дулаахан байсан учраас бүс үүссэн юм байна шүү. Бүсэнд сүх хавчуулдаг. Бас хит гутаг хавчуулдаг юм байна. Бүсийг эрэгтэйчүүдийн бүс, эмэгтэйчүүдийн бүс, хүүхдийн бүс гэж ангилдаг. Энэ бол хүүхдийн бүс ийм богинохон байгаа биз? Одоо би та нарт бүсээ хэрхэн бүсэлхийг зааж өгнө. Бүсийг гол ундуураас нь урдаас нь биеийг ороож бүсэлдэг. Бүсийг бүслэхдээ ямагт нар зөв эргүүлэн үзүүрийн баруун ташаандаа хавчуулдаг. Өнөөдөр багш нь бүсээ яаж ихэвчлэн тавьдгийг зааж өгье. За энэ бүс байна. Багш нь бүсээр очир зангилаа хийж үзүүлье. За ингээд дэрэн доороо хийж унтдаг байна. Бүсэн дээр гიშгдэггүй. Бүсэн дээгүүр алхдаггүй. Бусдын бүсийг бүслэхийг зэрлэнэ. Хэтэрхий богино бүсийг зэрлэнэ. Бүсээ зангидахыг зэрлэнэ. Олос дэс шидмэс бүслэхийг зэрлдэг. Бүсээ хуучрахаар нь хайдаггүй. Эрх хүн эм хүний бүс бүсэлдэггүй. Бүсээ чиргийг шээлдэг. Хэрэг бүс алтуур чирэгцэн байвал харсан хүн нь заавал хэлэх ёстой. За хүүхдүүдээ өнөөдөр Монгол хувцсныхаа цэрлэх зүйлийг мэдэж авлаа. Монгол хүн бүсээ задгаа тасархайг бэхлэн батжуулах, сарнистыг эвлүүлэхийн бэлэгдэл хэмээн үзэж, бүтэх төрийн бүс хэмээн эрхэмлдэг ажээ. Бүгдээрээ малгай бүс утлаа зурцгаая. Багшидаас минь сурсан бол сайн зүг бодож сэтгэж бүтээсэн бол сайн зүг сайн хүүхэд зүг хүүхэд сайн хүүхэд зүг Телевиз үзэгч хүүхдүүдээ манай хүүхдүүд зураг зурж байх оронд авьяаслал өссөн хүүхдүүд маань үжигээ бүжиглэж үзүүлнэ.
부모님은 어떡하 사형 상황을 고민 사원을 이수르민 아르린 일금은 잔시드민 아멘 일기 우디기면 아고이 몽고도 노터금인데 자고이 몽고도 돈몽민데 온성 핫서로 가성 무스미 오가서 할때 몽고도 노터금인데 온성 핫서로 가성 무스미 오가서 할때 몽고도 노터금인데 아고이 몽고도 노터금인데 저고이 몽고도 돈몽민데 온성 핫서로 가서 무스미 오가서 할때 몽고도 노터금인데 За манай инхлэн Монгол гутал будаад Монгол молгоо гүйцээ зураад бүс зурсан байна. За наран ангараг болохоор гутал, малгай, бүс зурсан байна. За манай 9 эрдэнэ болохоор гутал, малгай, бүс зурсан байна. Аз жаргал болохоор юу зурсан байна? Малгай зурсан байна, гутал зурсан байна, бас бүс зурсан байна. Манай монголчууд Монгол үндэснийхээ хувцсанд маш их хүндэтгэлтэй хандаж ирсэн болохоор мандах төрийн малгай, тулах төрийн гутал, бүтэх төрийн бүс гэж бэлэгдэж иржээ. Эрхэм хүндэт эцэг эхчүүдээ Хүүхдийг хэл орох үеэс эрдэм намд хөлд орох үеэс аж төрөх ухааны дүртэй болгоно. яс тамтай эргэн болгон хүнжүүлэн Гэсэн их сэтгэгч 5 ангийн сургаалаар нэвтрүүлгээ өндөрлөж байна. Телевиз үзэгч хүүхдүүдээ бяцхан найзуудаа жаадуудаа дараагийн нэвтрүүлгээр уулзтлаа. Түр баярлалаа.